Намайг Дор жүрийн сумаас гэдэг Хинтээ аймгийн Илэр хаан сумын 4-р багийн иргэ. 2025 онд улсын аварга төрөл Монгол улсын аварга гадуучин болсон. Нийслэлийн аварга гадуучин бас болж байсан. Сая шилдгийн 25-д Эрдэнэ цагаанд оч 2-т орчод ирсэн. Тийм л амжилттай хүн байна да. Агтчин тэмцээнд оч оролцохоор явж байна. Төвшин жаргалын ядан дээр болно гэсэн хэмжээч тэмцээнд оч оролцож амжилттай оролцохыг бодоод явж байна. Төвшин жаргалыг сайхан ургалдаг залуу вэ. Бид хоёр улсын аварга, нийслэлийн аварга сая Шүхбаатарын Эрдэнэ цагаанд болсон тэмцээнд оцог оролцож байсан. Тэмцээнд амжилттай оролцсон тулд ногт ганцгалж ирсэндээ нэг мөр хөтлж ирсэн бас эрийг бүү бас усыг бүү янд гэдгийг аль болох амжилттай оролцохыг бодож байна да. Хадуу харагдаал байна тэр ойрхон төхөж байгаа хаа. Ихэр ойрхон энэ хавьд л гэсэндээ ойрхон байгаа хаа. Ихэр ойрхон маань тэр сайхан харагдаж байна. Тэг бурууда тагхута энэ дээр бачидаа. Намайг Төв аймгийн Зам Бодсомын яриад аймгийн аваргад Жинкотмын төвшин жаргал гэдэг. Би аймагтаа нэг төрүүлж сумандаа 4 удаа төрүүлсэн. Тийм амжилттай. Хинтээ аймгийн Дэлгэрэн сум яриад Монгол улсын аварга гадуучин совместтэй хал өөрчлөлтөж чинь агтчин гэдэг тэмцээнд орж ирж байна да. Тэгээ манай энд чинь Хинтээ аймгийн Галшар сумын Отрын бүс нутаг. Энэ нутагт өвөл 12 сарын 25-нд гарч ирж хөвөлжөөд одоо хаваржаад зусж байна да. Манай хоёрыг нэгийн Төв аймгийн Сэргэлэн сумын яриад Монголын Улаанаа гэх манай нэг найз цог ирсэн. Тэгээд цаатлан Бэрэн сумын яриад Гинтэн жамс гэдэг манай нэг хур ах хоёр ирсэн. Намайг дэмжихээр ирсэн. Авахын төлөө л үзэндээ. Алла авыг хөтөндөг. Аль яндаатай тэгээд авах байлгүй дээ. Ногтаагаанд бас мөрөө өтөлцөө. Яа. Авахгүй тэгээд явчихсан. Хүрэн мөрөө авах гэдэг. Аавын хүүгээ айдын жавж магадгүй да. Тэр өдрийн яндаа юм чинь да. Эрхэм хүнд үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевиз үндэсний шилдэг агтчдын хүрээнд агтчин хал зөрсөлдөөнд нэвтрүүлгийг та бүхэндээ үзүүлэхэд бэлэн болж байна. Нэвтрүүлгийг мэрэгжлийн хүрээнд шүүн дэнслэх зочин хөтлөгчөөр ажиллах уяач уран дархан Чанцал Дулан бүсгийг бас үзэгч та бүхэнд танилцуулахад таатай байна. За сайн байцгаана уу? Сайхан цацгааж байна уу? За өнөөдрийн агтчин тэмцээн маань Хинтээ аймгийн Галшар сум ихэр хайрхны өр билээс хүрэхэд бэлэн болоод байна. Энэ сайхан одоо аглаг зэлүүд алс хол соргог үлчээртэй нутагт ястай ладууны орон юм тийм ээ? Тэгэлгүй яг нар хордогчирсан сайхан бороотой сайхан нэвтрүүлгээ эхлэхэд бэлэн болоод байж байна. За өнөөдрийн агтчин тэмцээнд маань болохоор улсдаа тэргүүлж байгаа чансаа өндөр шилдэг адуучид маань оролцоход бэлэн болоод байна. Агтчин хал зөрсөлдөөн учраас чансааны ихэнд байрлаж байгаа өндөр ур чадвартай ийм агтчин адуучин ирс оролцох учиртай. Ингээд нэвтрүүлгийн оролцогч эрхэм хоёр агтчныг та бүхэндээ танилцуулж байна. Орж хүрвийн Яс үхийн амжилт. Монголын адуучдын холбооны улсын чансааны эрэмб 2 дугаар байр. Аймгийн чансааны эрэмб 1 дугаар байр. 2024 онд Хинтээ аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээний тэргүүн байр. 2025 онд нийслэлийн аварга шалгаруулах адуучин тэмцээний аварга. 2025 онд улсын аварга адуучин. 2026 онд чансаа өндөр шилдэг адуучдын хүрээнд зохиогдсон адуучин тэмцээний эд аварга. Инх Бадмын төвшин жаргалын амжилт. Монголын адуучдын холбооны улсын чансааны эрэмб 13 дугаар байр. Аймгийн чансааны эрэмб 1 дугаар байр. Төв аймгийн 100 мод сумын аварга шалгаруулах адуучин тэмцээний 4 удаагийн аварга.
2024 онд Төв аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээний аварга. 2025 онд Нүүдэлчин фестивал адуучин тэмцээний 4-р байр. Нийслэлийн аварга шалгаруулах адуучин тэмцээний 5-р байр. Агтчин нэвтрүүлэг үндсэн төрөл 5 төрлөөр болсон юм байна. За одоо талбай шогч маань ташуур тавиад өгөхөд адуучин манд билээ. Морой ухсгээл явуулаад. За сайхан морой дүүрэн цагаатай явсан. Нэлээд хөлийн эрчтэй байв шүү. Чи мориныхоо эрчин дээр л дүүрэн сайхан аа. За ташуурыг гоё явсан. За уургыг ч мөн гоё явдаа. Уургыг. За тэгээд сайхан сэвээд хүүдээд авч байна. За ялэмгүй жоохон араас аваа гэж харагдаж байна. За ямар ч хэлсэн төвшин жаргал аварга бол амжилттай сайхан уурга ташуурыг шүүрлээ. Бүрэн дүүрэн гэлээ. За үндсэндээ уурга ташуур бол хоорондоо нэг 15 алхмын зайтай. Тийм. Яг Монголын адуучдын холбооны 4-ийн дагав. Одоо манайх ч юм бол бүгд стандарт. 4 алт 5 м. За энэ өхөн болвол одоо бас адуучдынхаа тэмцээнийг мэрэгжлийн шүүртийн дөрмийн хүрээнд одоо явуулах бол нэн чухал учраас энэ бүхэн бол одоо цаасан дээр дүрм болж ирсэн. Тийм ээ. Цаасан дээр хараа гэж юм. За Сумын ясгийн хувьд бол одоо нэлээд амжилт өндөр байгаа шүү дээ. 24, 25, 26 онуудад. Тийм, ерөн сүүлийн жилүүдэд их сайхан оролцож байгаа. Эд гарч ирж байгаа. Ерөн том тэмцээнүүдэд их амжилттай оролцож байна. Одоо аймагтаа бол чансаа нэгт, улстай бол чансаа хоёрт байгаа. Эрэмлэгж байгаа. Хинтээ аймгийн Бэлэнхан сумын адууч. Унгаа адууч. За Сумьяс хүмүүс сайхан уургыг хээр мөртөгөө өнөдөр тэмцээндээ зориод ирсэн. За дүүрэн цогтой. За ташуураа авсан. Зааварга авахтаа наа. За ингээд ташуураа аваад уургаа алдаад 1-3 хоногтой болчихнаа. Төвшин жаргалын хувьд бол Дүүрэн оноод авчиж байгаа. За нэлээд бас ив сайтай, техник өндөртэй ийм адуучин ялэмгүй алдаа гаргаж очиж явах юм тийм ээ. За сая тэр адуучин бэлтгэлээс ерөнхийдөө энэ шилгаа чи их үсэн шүү дээ. Адуучт маань одоо дөрөө холбоосоо хүртэл яаж татах вэ? Чанга байх уу, сул байх уу тий? Өөр яг сурсан уургын морь гэдэг чинь эзэн хоёр чи яг спотоо байж ижил энэхүү тэмцээнд амжилт гаргаж явна. Сая тэр адуучин маань одоо тэнцвэр алдаад оочлоо шүү дээ. Яг ингээд доошоо оочж байна уу да гэтэл хөл дээрээ бууж байгаа юм шиг тийм ээ. Тэгэхээр энэ бүхнээс бол тэр авхаал самбаа яаж одоо бас хэр ирэмбий байгаа нь харагдаж байгаа. байгаа. Зарим нь ингээд бас чирэгдээд унаа тий. Өөрийн бас морио бис мэдэрж штэ. Унахтаа бол бас мэдэрж унж юм. За дараагийн төрлөөр үргэлжлэнэ. Зайлаад ороод ирлээ хэлтээс юм. Тийм болохоор жоохон зай холбоо. За ингээд эхний төрөл амжилттай дуслаа. Шилдэг агтчдын халзарсалдаан. За морьтой уурга инкордын төвшин жаргал. За хоёр гэлээ. шаргамар сайхан сууж байна да. Уургын шаргамартайгаа сайхан суулгаад 4-9 оноо авлаа. Шаргамар хөндлөлтөж ирээд бас сайхан сурсан адуу шүү.
За дон чүрийн сумын асуух. Сүмяас. За эхний сайхан. Сайхан яасан. Хошуулдаад алдлаа да. Дугтаад авах гэж байна. Манай 3 төрөл. За 100 модын төвшин жаргаад одоо ч маань явган ургал. За. За сайхан шахаж өгөх хэрэгтэй байгаа юм да тийм ээ. За дэлтэй хэрэг. За алдаж байна. За уурга шүргээл алдлаа да. Явган шоргон дээр 0 илж байна. За дараагийн адууч залуу маань болохоор улсын авраг адууч Сумьяас. За сумын өсвийн тухайд бол эхний төрөл дээрээ За эхний 2 төрлийг бол гүйцэтгэл оноо байх. 2 агтчин адуучин маань бараа болагч өөр өөрсдийн одоо 2 адуучныг дагуулж ирсэн байгаа шүү дээ тийм ээ. Би нэг дэмждэг нутгийн сайхан адуучин залаас би дэмжээд сайхан энэ өрцгийсэн байна. адуу шахах гаргах энийг бол одоо маш сайхан харгуу сайхан гаргаж байгаа. Яг өөрсдийнх нь одоо тий, яг Сумьяас бол 2 адуучин найзтайгаа явуулсан тэр хоёрын өөрт нь гаргаж шахаж өгөөд за төвшин жаргалах дээр бол сая сумынх нь 2 адуучин бол сайхан гаргаад шахаад өгч байгаа. Энэ бол нийтлэг жишээр найлж тэмцэн дээр тэгвэл хийндэ харгуул сайхан гаргана л да. Адуу ямар байгаагаа мэдгүй юм чи. Нэгс өөрсдийнх нь хүмүүс гаргуулаас шахаад өгөхөд амар. За Сумьяасхийн хувьд за нэлээ өтгөн адуу. Улсын авраг адуучин Сумьяас. За гоё гарлаа да. За бород. За дээгүүрэн давуулж хаяад бас л 0 илж байна. За адуучин тэмцээнүүдэд бол их сайхан оролцоод байсан. За нэг л жоохон техник болохгүй байна да тийм ээ өнөөдөр. За өнөөдөр бас адуучин тэмцээн чи ер нь өдрийн одоор шүү. За 2 адуучин бол энэ явган шургуун дээр хоёулаа алдлаа. Тий, хоёулаа явган дээр алдаад. Сумьяасхийн хувьд бол 3 оноотой ташуураа авсан уурга алдсан шүүрэн дээрээ эхний төрөл дээрээ. За сүүлийн 2 төрөл бол морьтой явган хоёулын дээр нь алдаад нойлдоод ингээд 3 оноотой. За төвшин жаргалын хувьд бол эхнийх дээрээ 2 шүүрэн дээр бол 4 оноотой. За морьтой дээр бас 4 оноотой. Явган дээрээ алдаад ингээд 18 оноотой. Одоогийн байдлаар одоо тэргүүлээд явж байна. Ерөнхийдөө ур чадвар нэлээд ойролцоо адуучд байгаа шүү дээ. За шилдэг чансаа нэгт байгаа ус ч одоо бас сайхан энэ хоёр маань зөндөө олон тэмцээндээ таарч ирсэн. Би таа зэрэгсэн ирсэн. Одоо өмнөх болсон тэмцээнүүд бол дандаа Сумьяасхийн дөрөндөө байсан. За өнөөдрийн байдлаар байшин өөрчлөлт нөө гэсэн бодлоо харж байна да. За нийслэлийн авраг шалгаруулах адуучин тэмцээн дээр Сумьяас дөрөвж байхад төвшин жаргал 5 дугаар байрт орж ирсэн. Агтчин тэмцээн Хэнтэй аймгийн Баян мөнх Ганшир сумын зааг дээр үнэхээр отрын сайхан соргог үлчээр нутагт болж байна да. 2 шилдэг адуучны тэмцээнд нутгийн залуус нар 300 гаруй адуу зөвлөл болчихсон. Үндсэн тэмцээний 4 дахь төрөл эмнэг сургалт эхлэх гээд. За эмнэгүүдээ барьж эхэлж байна. За тун удахгүй бас одоо бас нэлээд шимтээхэн тогтож шимтээхэн одоо бүлгээг үзэндээ тийм ээ. Агчин тэмцээний маань 4 дахь төрөл эмнэг хангал бүлгүүлэх үе шат маань явуулахад байлаа болоо Сумьяас өх маань бүлгүүлэх хадуугаа бариад иржээ. Зям. Одоо ногооны гарт сайхан удаа сайхан таргалсан. Зайрн тулуухан яваад ихтэй авахгүй бол хамаагүй боо. Ногоон татсан адуу гэдэг бол бас хүчтэй. Оо тамиртай байлгүй яг одоо ч. Эд тамир сууж. За Хэнтэй аймгийн Дэлгэр хаан сумын харьяат улсын авраг адуучин Сумьяас өх мордох гээд хилтэй хул адуун дээр тун удахгүй мордох гэж байна да. За ташуураа аваад эмнэг сул адуун дээр ингэж мордно гэдэг бол одоо Монгол хүний эр зэрэг Монгол адуучин хүний одоо эдрийн явах юм да тийм ээ. Оо тэгэлгүй. Одоо чи ингээл яг оноод ирсэн бол чи сүүлийн 4 дахь шатгаа орж. За сайхан. За тавьсаа. За 2 3 утга тонгож байна. Одоо идэх харн ороолгоод өгөх хэрэгтэй сайхан. Ороолгоо сайхан бөлгүүлнэ да тий. За унахгүй. За бас чи нэг фактор сайхан бас. За ингээ яаж буухыг харъя да тийм ээ. Ингээл энэс нь хөндөхгүй бууж шүү. Хөдөрөөд бууж.
За одоо агдчин тэмцээний маань 4 дахь төрөл. Инкодмын түшин жаргал. Бөлгөөлөх юмнгээ бариад ирсэн. Сайхан хонгорол заазраг. Нилээн хомглоо харагдаж байгаа юм. Төвшин жаргал маань бас чадтай хүн юм да тий. Тэ ер нь чадвартай. За асал үлгээ. Төрөл тасл үзнэ. За томодохгүй харцгаая да ингээд. За хоёр адуучин маань нэг нэгэндээ чихтэж өгөөд мордуулах шиг. За сумгаас их шигтэж өгөөд. За нэг нэгэндээ. За одоо ч мөн омглон байна да энэ ч. За сайхан чихтэй тгсэн сувээс хөө. За түшин жаргалаа өргөдөө. За мордсоо ингээ харцгаая хэдүүлээ. Энэ чадвартай хөлөөгөр доорн зөрүүлэх нь олгол нь штэ мордцсон байхад бол. За хонгорол заазраг маань одоо хэр бөлгөж хэр идэх оноо өгснөөс шалтгаалаад сайхан бүрэн дүрэн хүүцэд бөлгүүлээд бүр оноогоо аав. Энэ нэг дууны нуруунд дээр бол за нүдийн завчилж болдгоо гэж байгаа юм да. За бас. Эй! Яагаад гэвэл Бас тэр хүндээ бас хулжиж бас эвх эвгүй байлглаа. Аврагд ч сумын сүхний хувьд бол адуу бас нэг актер сайн бүлгээгүй тийм ээ. тийм цаахны 3 зохиог бол тэгэл цаашаа. Энэ дээр бол хоёр адуучны хувьд ингээд бүтэн оноо авах боломжтой болж байна аюулаа тийм ээ. Тий. За төвшин жаргалын хувьд За төвшин жаргалын хувьд гэх юм бол сая цанхны 3 зохион дээр тогтоод тэгээ жоохон цааш үргэлжлүүлээд тагцсан бол дүүрэн сайхан оноо авах байлаа. Тэгээ саяных дээр бол арай 4 оноо аваагүй. 2 6 оноо өгч байна. За сумын зөвхтэй бол нэг 3 оноо өгöd. Тэгээ сумын зөвхийн оноо маань 12 оноо болоо. Төвшин жаргалын дээр төрөөчих дээр 8 18 оноотой. Тэгээ саяных дээр 6 гэдэг ингээд. Онооны харьцаа одоо ингээ гараад ирж байна. Үүдтэй 24 оноотой. за сумын сүхний 3 дахь оролдлого. За зүүн зүгийнхэн ч одоо бас угуулнаас илүү уургандаа сайн да тийм. Угуулн дээр ерөнхийдөө бол энэ зүүн тал руу ч нэг бугуул өрөөд байхгүй. Ерөнхийдөө дандаа уургатай. за баруун тал руугаа баруун аймагуд руу бугуул төсгөө хэрэгжилж явах шиг байна. Тий. Баруун талынхан чинь бол баруун аймгийнхан чинь бол ер нь уургамод ч бургас өрхөнд ховор. Дандаа бугуулдаг. За ингээд сумын сүх 3 дахь оролдлогоороо бугуйлдаж чадсангүй. За төвшин жаргал одоо бугуйлдаж багтсан. Агдчин тэмцээний 5 дахь төрөл буюу унаа ивс гэж байгаа. Адуучдын хувьд бугуйлдаад бугуйлдсан бугуулдаад барьсан адтойгоо өөрсдөө ногтлоод бүрэн өөрийн болгоод одоо хээр тал дээр нь явган хоцрохгүй гэл ер нь харуулах нь ш тэр талыг. Ер нь унаагаа яаж сэлгэж ивлэх вэ? Унаатай хоцрох вэ гэдгийг харуулах гэж байгаа төрөл маань байгаа. аюултай. За төвшин жаргал маань ямар адуу барьж явах нь. За бугуйлч хорцсон болтой байх шүү. За бугуулдаад ахсаа одоо тогтоогоод оосрлоод эргүүлээд. Одоо ингээд оноо тасраа өвчж байна гэсэн үг. Төвшин жаргал адуучингийн маань хувьд Морин дээрээс ногчих юм болов бууж ногчих байхаа да. бууш ногтол.
За дөрөвчлээ сайхан тогтоогоод эргүүлээд авсан. Одоо тэгээд магтлаад аваад 4 оноо аавна да. Адууч хүн нэг дээр гадаа тийм ээ майгдын аж төгсөл тэг унаага юулах чадамж гэдэг бол одоо адуучдын яг унган төр чадвар авах хэрэгтэй тийм ээ. Өө тэглэгүй яхаа. Эн чинь мэдээж хээр талд адууга адуундаа яваад мориос гэхэд харуулж байгаа шүү дээ. Адуугаа амчхаад мориос эсгээ тавьчихад адуучт маань Ямар ч үсэн явах байна. тий. Тэг хөшөө байна. Адуу гэж тэгээд чигтээд насалтаад адуучин үний янтаа чам ууны янтаа Бэртхийн ахаа цамбаа бүгдийг л нэг дор цогц харуулж байгаа төрөл маш штэ. за амжилттай. Яа ингээ осрлоод аваа. За үндсэндээ хилдэг адуучдын агтчин тэмцээний адуучдын энэ агтчин тэмцээний 5 төрөл дээр байна. Онооны байдал, гүйцэтгэлийн байдлыг ерөнхийдөө шүүгчийн хувьд бас хайцууч хэлвэл. За өнөөдрийн агтчин тэмцээний маань гал дээр одоо 5 төрөл тэмцээний дараа маань. За гойд дийлэх илүү оноотойгоор инх удмын төгшин жаргал Төвэмгийн чансаа нэгт байгаа адуучин манаас гэ шилгээр тодорч байна. Агтчин нэвтрүүлгийн оролцогчд маань агт мөрөндөө ирэмгий чадамгай байхаас гадна энэ ахуй соёлон бас дээдлж морион гоёулж ундаг гоёлын морь гэж бий бас тийм ээ. Дилийн одоо яаж засах уу гэдгээс л одоо эхлэн шүү дээ. Ер нь гоёлын дил засалтыг ер нь яаж хийцэх гэж байна? Ер нь доох нурал засахыг л хичээж хийдэг. Нэлээд том. Мориндоо өрн зохиулжсэн. Хэд хэдэн янзаар одоо засч байна ер нь танаа энд яаж засч байна? Тэ манай халын голцоо хөвгөлтэй л засдаг юм лөө. Нэлээд засаад тайлбартаагаар одоо хэдүүлээ үзэгчдтэй үзүүлье. За эхлэе. За сумын сухын маань засалт юу болж байна? Төгчлээ. Хэлбэр хийц тааруулж морийг Мориндоо тохируулах таал үзчихлээ. Ер нь хэлбэрт нь л тааруулсан да. Баяр наадмаар бол цагаан сараар хангалж унна. Тэр наадан болгонд л хангалж унна да. Ханган мөртөө ганга имэйлтэй тэгэл наадмаа үзэн дээ. хөл үлдээхгүй гэж шийдэж байна уу? Үлдээхгүй манай үлдээд юм аа. Дил засах, дил дарах чи ер нь хэдийн янз байна ер нь ингээд багцаалтаад үзүү. Одоо бол янз бүр л аа. За тухайлбал одоо ямар засах вэ? Хөвгөл нь эргивжин гөхөл мөхөл гэдэг юм л одоо энэ. Бивэл тийм л гөхөл тавьж. Одоо бол тэгээ шоогуур гөхөл тэр урт гөхөлнүүд тавиал тэгцсэж байна. Тэр нилээ доох нуурал засж байна да. Нэлээд жигд байх юм бол улам гоё харагддаг юм байна тий. Тэ жигд араас нь жигд дараал. Энэ шанхны үсийг үлдээх үү? Үлдээн. Манайхан бол энийг үлдээж авдаг. Өөр тийшээ энийг үлдээхгүй авдаг. Хөвгөл үлдээдэг. За төвшин жаргалын хувьд ямар хуу засалт хийж байна? Мориндоо даруулал тэгэл болж игэл бөөрхөлгүй шиг дөрвжинд оруулал сэлмэн улсаар гэдгийг манайхны дээр юусаад тэгээд хойдлын жоохон өндөрдөх урдлын жоохон хавсаар өгсөйгээд тэгжил хөнгөж дардгийн за морины дэлийг соёлог тавихгүй хөвгөлтэй адууч өнөч хэрэглээр нь унсан морныхоо дэлийг нэг гоё дарцдаг. Барьсан уургаас нэг гоё наага барьцдаг. Эмээл хазаараа сураа илдээд эмээл хазаарынхаа хэрэглээгээс нэг гоё хийчээд ганган явж бас адууч юм чи бас чимэг болоо шүү дээ. Тийм юм чи. Наадам үзэн нэг дандаа машинууд явган голцоо хүнд байгаад байдаг гэсэн. Одоо наадам үзэн гоё мортойгоо гоё ганган зэгцэн гоё морио унаад эмээл хазаараа тохоод
тэргэллээ тэр бүгдийн сайхан хийгээ явах чанс гоё харагдчихэж ш. Одоо сүүлийн үед Талд нь гараад хараад идэх хүний ус засч байгаа юм шиг. тэгэл байх модныхаа талгаа гоёж байгаа. За гоё болжээ. За энд арай өөр онцлогтой зассан байна. Төвлөн жаргалын заслалтаас ялгаатай нь юу вэ? Жоохон доохноор л авчих шиг байна. Шилрүүнд тааруул, мориндоо тааруулж. За дээр нь хөхлөгөө. Хөхлөгөө. Эргивчин хөхл гэдэг юм. Энд бол баг зэрэг шанхтай гэсэн ба шүү дээ, тийм ээ. Хурд дэлэл гэж ярьтыг манай хараа. За ингээд сайхан гоё үлжээ мордоо. Гоё мортой, гоё дэлийг нарцсан хөтлөгөө мортой. Тэгээ нэр хүний хамаг сураад хэрэгэлсэн нэр хүний тэгэл чимэгтэй. Агтчин нэвтрүүлгийн шилдэг оролцогчд маань энэ удаад унах мордоон сайхан дэлэлж гангаруулж харууллаа. За энд төвшин жаргал бол баг зэргийн хөхөлтэй дэлээ зассан болвол сумын өсвийн үед хөхөлгүү засаад хурд дэл шанх баг зэрэг үлдээгээд унааны одоо гоё мордыг бол ингэж сайхан засаж гангаруулж ундаг байх нэ. За мөн энэ адуучт маань бас сайхан суран эдэлж хэргэлдэг. За энэ суран эдлэлийн бас зах тухаас үзэгч та бүхэндээ сонирхуулнаа. Сумын өсөх маань одоо бас жирэм шүлжиж явах шиг байна тий. За өөрөө одоо сүлжиж байгаа эдлэл хэрэгэл хийж байгаа хэрэглэхийн талаар яриул. Жирэмний нөгөө талд нь даруулга гэдэг хийж байна. Таваар даруулга олон гэсэн үг. Даруулга олон гэсэн. Ааха. Таваар гөрөөд хийж. Бараг л жирэмлэх гэсэн үг дээ. Бас жирэмний нөгөө талч болчих. Жирэмч болчих. Тэгээ жирэмнээс болоод жирэмч болоод дөрөөр шүлж. Тий. Юу ч даруулга таваар шүлж явчихсан тий. Таваар шүлчээр арай бүх эдлэгээ сайн да. Яа нэг нь дөрвөлжин бол нэг нь бөөрөг дөрвөөр ингээд дөрвөлж ирвэл хамгийн дараа. Дөрвөөс дөрвөлжин шүлж болно. Нам дөрвөлж байгаа. Чаддаг яриад тэндээ. Нэг нь сороо ихтэй болоод нэг нь ихтэй нормал даа юм. Хагаагүй хамгийн сураа чинь чиглэлтэй. Ирмээ хийчихээс чинь одоо муухай алтан харагдана. Надлын видео олсон харагдчихад ирмээ дөрөв суртаа наач муухай харагдчих. Хойдгээ би дөрөв сурмөрөө сольчих. Тэгээд одоо сольчихсан дандаа юу л болоо. Сураа одоо нэг ирмээ гэж байгаа нээхэн алга харагдахгүй болчихсон. Сүүлийн адуу шинэ юм дээ. Даага сураа хийгээд Дан таваар гоё шүлжсэн байна өө да. Бороод нан зүрдаа энэ хараад тэгээд энэ юу. За энэс дөрвөр хүүхдийн суран ташир гоё шүлжсэн байна. Жигд гоё болсон байна. За хоёр сайхан адуучин маань үнэхээр бас шандастай сайхан өрсөлдөж ялагч тодорсон байгаа. Тэгээд маш сайхан нөхөрсөг тэмцээн боллоо тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Өнөөдөр хоёр сайхан адууч ирс маань таваа үзээд сайхан тэмцээн боллоо. Тэгэхээр ер нь бол ур чадвар тун ойрхон байна манай адуучд бол тийм ээ. Өнөөдөр бас аваргаас бас жоохон жирхчих юу. Тэгэлгүй яах аваргонтой дээр 90 хүн байна тэгээд нэг бас адилхан аймгийн аварга нэг нь улсын аварга тэгээд үзээд гараа л гэж бодлоо. Тэгээд дийлсэндээ баяртай байна. Төрүүлсэн бүхэн од гийн гэдэг шиг тухайн өдрийн бас од хэмрийн юм байдаг бах тийм ээ бас. Тийм ч адуучин тэмцээний чинь бол хүмүүс тэгдэг ш. Өдрийн одоороо байдгаа гэд. Тэгэхээр өнөөдөр яг л өдрийн одоороо байх шиг боллоо. Тий хоёр агтчин залуучууд би бол одоо нэг улсын чансаад байгаа өндөр ирэмблэгж байгаа улсыг бол яг энэ тэнцүүл үзэх байх л гэж бодлоо ш. Тэгээд өнөөдөр бас сайхан өрсөлдлөө. Тэгээд нэг нь ялж нэг нь ялагддаг юм чинь тэмцээний дөрмийн дагуу тэгээд Төв аймгаас ялагч тодорж байна тий. Аваргын хувьд бас жоохон санаанд багтчих байв уу ер нь анх бас. Зийлж ирсэн дээ. Амжилт яах вэ гэж зөвхөн тийм юм бодоагүй. За төвшин жаргал. Аварга үнтэй бас тэгээд нэг өдөр бас наргиз ингээ сайхан эрг үнчиг тоглоом матуудтай. Тэгээ сайхан ялсан даас баяртай тэгэхэд. Аваргатай ч өмнө ингээ халзмалз ингээ шургуулж ерөөсөө үзэж байгааг хоёлаа. Та тэгээд тэмцээн дээр л таардаг. Наан нэг сайн таньдаг байсан. Тэгээд нийслэлийн аваргаар уулзаал. Тэгээд дараа нь улсын аваргад нэг уулзаад. Энэ сая цагаан сарын шинийн 8-нд Эрдэнэ цагаан очныг уулзаад. Тэгээд
дотны сайхан найзууд болж байна да одоо тэгээд. Уяачид бол одоо цол зэрэг нь их албажаад явсан байдаг тийм ээ. За манай адуучид сүүлийн жилүүд бас их энэ адуучдын тусгай энэ төрлүүдээр нэлээд хөгжиж байгаа. Тэгээ энэ залаатай албан ёсны юм малгайтай ийм болсон юм байна шүү дээ. Тийм. Монголын адуучдын холбооны дүрмийн дагуу 21 аймаг 9 дүүрэг 330 сум бүгд тэргүүлэгчтэй. Одоо адуучийн тэмцээний үе бодвол айгүй хөгжөөд ирсэн. За энэнийхээ дагаад цэрэг зол цол юунууд бас амжилтуудаа ахиулаад улсын чансаад аймагт ингээ ирэмлэгддэг гэсэн сумаасаа аймагт аймагаас бүс рүү тэгээд улс руу гэдэг ингээ дамжиж. Адуучны цол малгайныхаа одоо энэ чимгийн талаар танилцуулаач. За энэ аймгийн аваргын энэ малгайн тэмдэг. Энэ болохоор тэгээд төрүүлсэн болохоор нэг юм чимэг нэмдэг болсон. Одоо дахиад төрүүлэх юм энэ дээр дахиад нэг аймгийн аваргын юм чимэг нэмгэн. Тэгээд ийм Монголын адуучдын холбоо гэсэн ийм лого могот ийм залаа малгай. Аваргын малгай шар тэмдэгтэй байгаад ах юм. Улсын аваргын. Улсын аварга болохоор ийм шар тэмдэгтэй. 2025 онд улсын аварга тэгээд ийм болгоод болсон. Залааны ийм шар. Ахуй соёл, адууны соёл бол баг уяачтаасаа илүү одоо яг хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс яг энэ морин дэл дээр одоо давхиж яваа энэ адуучд байгаад байгаа шүү дээ тийм ээ. Тийм тэгэлгүй яг одоо яг л малтайгаа ойрхон хөдөө хээр талд ер нь бол яг нэг одоо манайхан чи тэгж та адуучин агтчин ингээд адуунд ирэмгий залуус яг л хөдөө одоо яг л ганц тогтоож байгаа зүйл адуул байна. Адуу малаа адуулан хариулж жилийн дөрөвлөрөг хүүтэнтэй хурж халуунд нь халж явж иж энэ адуучин залуус маань бас энэхүү амжилтанд хүрж байгаа шүү дээ. Яг эд гардан өөрсдөө өсгөж адуу малаа адуулаа хариулж яваа адуучд. Бас л удмын сайхан ийм адууч агтчид ийм хүмүүс байна. Тэгэхээр хөхийн сүрэн хор гэж алдартай сайхан морины зүтгэлтэн байсан. Таныг бол одоо тэр хүний адуун зургийг одоо адуулмалж байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэл яг манай хөхийн сүрэн хор гэдэг хүний төрсөн ах нь байсан. Тэгээд басангийн намсраж өгдөг юм байсан. 13 тагаас шил мориж эхэлсэн үндэ тэгээд насаа цолтлол мориж аймгийн алдарт байж мандаа хөдөлгч Монгол улсын аварга малчин хүн байсан. Тэгээ тэр хүмүүсийн одоо удмыг залгаж ширийг тааж ингэж явна гэдэг бас л сайхан. Тэгэлгүй яг тэр хүний буйнаар л үдий зэрэгтэй одоо Монгол улсын аварга дуучин гэдэг адууг нь хариулж байж л улсын аварга дуучин цол хүртлээ те. Сайн адуучдыг ингээ харж байхад дандаа л одоо үг дээдс хэдэн үеэс уламжилсан нэг ийм өв соёл давхар явж байгаа юм шүү дээ. Төвшин жаргалын маань өвөө бас сайхан Төв аймгийн бас л нэрт адуучин байсан гэдэг бас дурсаж ярил. За тэгэлгүй яг манай өвөө чинь Төв аймгийн Баян Өнжүүлэн харамын яриач Цэрэндлийн Хаавн гэдэг хүн байсан. Тэгээ би чинь өвөөгийнхөө дээрээс 3 дахь үгийн дагаж манай ээжийг доотлынхын дүү Хаавнгийн сайхан гэдэг ах байдаг. Тэр ахуйгаа дагаж л ер нь адуунд явсарсан даа би. 6 дугаар ангиас хойш ер нь сургууль дээр нэг явах дургүй өгчөө. Ер нь л хөдөөл ер нь явчих гээд байдаг. Өнөө бодлоо нэг 7 хоног яваг хагасаа утсан зэнд хөдөө ахтайгаа очиж манай их орлоод дутаж яддаг. Тэгээд морь унаал шоргуулна. Өвөө хичээл амраад ячин хүүгийн хаваргыг наацгаал уурга наагаал хороон дотор хийцэн. Тэгээд хорооноос ахаар ацруулаа. Тэгээд ахыгаа дагаж л ер нь адуунд явж ирсэн сурсан даа би. Одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дотхон төлмийн Баас өвгээд ахуугаа 13 оноос хойш 23 он хүртэл хүргэнтэйгээ базаранд тэгээд энэ хоёрыг дагаж сүүлийн 8 жил Сүхбаатар зүүн 3 аймгаар Сүхбаатар доронтоор адуунд явлаа да. Тэгээд тэр Баас байхаас их юм сурсан морь уурглах, морь малаа яаж цэвэрх уу, яаж солих уу гэдэг мэдгийг бол ер нь их юм сурсан шүү тэр үнээс. Тэгээд дүүнэрээ дагуулаад ер нь голцоо сайхан тэгээд морьт явдаг байсан да бид тэгээд. Танайханд бас нэг 7 уралдаж 7 төрүүлсэн гэж ярьдаг бас нэг сайхан хээр азар байна уу? Босоо хээр гэж байгаа шүү дээ. Тий, олон сайхан хөлгүүд байгаа бох. Тэр дундаас одоо сөрөө хоргоо үед уралдаж байгаад одоо бас амжилттай явж байгаа. Энэ цус нь ингээд залгаа явж байгаа ийм адуун зураг юу байна? Манай өвгийн нэг өвгөө хээр азар байна да. Тэр бас суманда нэг төрүүлж 2 амаа. Сая энэ тоонуулын дахилганд нэг хээр үрээс тэрний үр хээр үрээ 3 тарчлаа тий. Энэ удаад бол бид шилдэг адуучдыг яг хал зөрсөлдүүлнэ гэдэг бас энэ хүмүүст хүртэл шинэлэг сонирн байсан баг тийм ээ. Нэлээд тийм сорилт болсон баг гэж бодоод байгаа шүү дээ.
Тэгэлгүй яг нэг өмнө нь ерөөсөө эн чинь бэлдээд ийм байгаа швэнэ тэр гэж хэлээгөө шууд шийдээд ингээд хоёр чансаа өндөр адуучингаа шууд халз үзүүлж байгаа учраас бас эн чинь нэлээ өрсөлдөөнтэй аль алиндаа бас хил өрсөлдөөнтэй л боллоо л гэж үзэж байна да. Төвшин жаргал адуучны хувьд морины одоо хөлийн хурдан дээр нэлээ их тийм гүйцэтгэлүүдээ хийдэг юм байна. Тэгэхээр энэ онцлогийн талаар. Жохон ширүүхээ яваад жоохон хордтой яваад гяс аваа явчихвал мориндоо нэг төвөг байхгүй, мороо нэг зүрх хөхүүлэхгүй хүн шиг ингээд жоох удаа яваад ингээд уурга ташуур аваад улсуудын морийг харж байгаа. Нэг ташуур аваад уурган дээр очихоор ингээд уурганаасаа ингээд холгаатч байдаг юм хаашаа нэг жоохон темирхүү. Биний бодлоор би зөв нэг чигээр нь ирж нахгүй л явчихин. Тэгээд ойрхон юм чи 2 тонгойхон тэгээд ташуур аваа нэг өндийгээд жоохон далих гэдэг амаар нэг тэмцүүдээ тэгээд ер нь тонгоогоо явчихчих. Тэгээ би шарга морыг ер нь би одоо сүүлийн 2 жил нь өөрийнхөө гараар ер нь гардаад байгаа юм. Сумья сүх адуучны хувьд их тийм эвлэгхэн Монгол хүний нэг эвд дүй бас давхар ороод нэг учиргүй угзарч татаж байгаа юм харагдахгүй мөртлөө тэр адуу бол ингээд гоц гэл эргэж байгаа юм л да. Тэр юутай холбоотой? Ер нь орсны л харж байвал ер нь татсан л тэгэл тэрэн дээр л ер нь хөлийнхээ эрчийг аваагүй гараад эргэжиж байгаа. Тэр хөлийн гიშгэдлэнд хараад эргэж. За тэгэл ер нь эвийн л болохыг байна. Эвчил байх хамгийн гол чухал байх та. Аль болох эвтэй морималаа яг тохируулж уургална. Хаас болох уу хаана татах уу гэдэг л одоо хамгийн чухал байна. Тэр хоёр өөр ийм арга барилтай, хоёр өөр одоо техниктэй гэж хэлэндээ тийм ээ. Спортод бол ийм хүн оролцлоо шүү дээ. Тэгэхээр Чанцал бас мэрэгжлийн хүний хувьд өнөөдөр бас хараад юу гэж бодож байна. Манай авчин тэмцээний маань гол зорилго бол яг чансаа өндөр адуучдыг л халз үзүүлэлээ шүү дээ. Өнөөдөр бол тэгэд энэ хоёр маань болохоор өмнө нь 3 таарад улсын чанартай бүс тэмцээндээ. За тэгээд дандаа Сумья сүх нурдаа байгаад байсан бол өнөөдөр 4 дахь тэмцээн дээрээ төвшин жаргал нь урдаа гарч ийн тий. Одоо аврах хүн бол байнга авраглаад байхгүй нь шүү дээ. Нөө байнга даваад байдгүй. Тэгэл адилхан яг энэ тэмцээндээ яг өдрийн одоор л явж байгаа л гэж харж дүгнэлээ. 100-100-ны түүхтэй энэ адуу малыг адуулах энэ соёлыг өнөөдөр төрсөн биендээ тэгээд энэ төмөн олонд ингэж түгээгээд явж байгаа адуучин эрс бол яг өнөө цагийн энэ морины салбарын зүтгэлтнүүд гэж ингэж бодоод байгаа юм. За ингээд бид ногт ганцгалж очино. Хин биендээ бас ихтгэлтэй байсан тийм ээ. За тэгээ бас юмыг яаж мэдхүү хөдөлгөөн мөртэй очино. Хөдөлгөөн мөртэй ногт ганцгалаад ирсэн чинь нэг бас зорилгоо биелүүлэх гээд ирсэн шүү дээ. За өгч магадгүй авч явдгүй. Гэтэл аль хоёр талаа бол яг тэрийг авна л гэж ирж байгаа ш нь их өгнө гэхгүй. Тэгээд одоо нэг нь яг л өхөр боллоо доо. Монголын нэг чөмхтэй зан чанар байдаг. Тэр бол бил винчэндээ биш. Энэ нэг тийм ёс уламжлал дэгжээг энэ юмд их хатуу байр суурьтай хандаж нэг ийм сайхан чөмхтэй зан чанар гаргалаа гэж тэр л харагдлаа гэж бодлоо доо. За нөгөө эр хүн хэлсэндээ эмээлтмэр хараасандаа гэдэг болох нь дээ. За бүгдээрээ бас энэ зүйлийн гэрч болноо сайхан. За найздаа тэгээд олон тэмцээнд намжилт хүсье. За баярлаа. Улсын авраг адуучин болороо гэж ярив. За дөрөөр утасгалтай. Энэхүү ногт ганцгалж хавчиг мөр хөтлөж ирсэн дүнжин гарвын хөвгөн энх бадмын төвшин жаргал энэ удаад зорьсон эргэм бүтээж агтчин нэвтрүүлгийн ялагч боллоо. Адуун соёлын хон өвийг дээр талдан тоон түшиж агтны нуруунд дээр дэрвж ирсэн эдний зүрхэнд эмээлт морин их орон тойгоон багтдаг билээ.